лотерей Монголд үндэсний лотерей. Сайн байцгаана үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Монголчууд бид бүхэн өнөөдөр бүгдээр Азтан саятан бодон шүүгсэн ураагаар би нэвтрүүлгээ эхлүүлье. Азыг атгандаа оруулъя. Үндэсний лотерей эхэлж байна. Дөрөвдгийн тоглолтоор бид бүхэн тоглолтоо эхэлж байна. За дөрөвдгийн тоглолтод бол бүгд анхаардаа хандуулах зүйтэй. Яагаад гэвэл энийг хялбар мэд санагдж байгаа боловч та бүгдийг Азийн тэнгэр ивэг болтгоо гэж би хүсэж байна. За үзэгчтэй дөрөв тоглоор оролцох өнөөдөр үндэсний лотерейн дөрөвдгийн тоглолт үргэлжилж байна. Бид бүхэн Азийн дөрөв тоглож ярьдаг. Жишээ нь машины дугаарыг бид бүхэн өөрсдөө сонгож авахтай хүрт болж өгөөд Азийн дугааруудыг буюу тиймэрхүү тоонуудыг авахыг хүсдэг. 88 Монголын маш олон Азийн дугаартай машинууд дүрт явдаг шүү дээ. Та бүгд өөрсдийнхээ машины дугаараар оролцох боломжтой. За мөн өөрсдийн төрсөн оноор юм уу сар өдрүүдээр бас оролцох боломжтой гэдгийг та бүхэнд бас цохон тэмдэглэн дуудгая. За дөрөвдгийн тоглолтод бол та бүхэн 100% Азтан болох боломжтой гэж хэлж байна. Яг гэвэл өөрсдийн сонгосон дөрвөн тоогоор та бүхэн нийт 3 тоглолтод оролцсон. 3 дахь тоглолтын онжуур дээр та бүхэн 500 төгрөгөөр оролцсон бол 250 мянган төгрөг болон үржигдэх бооцоо гэж хэлж болно. Хамгийн ихний тоо 1 2 7 гэсэн тоонууд байна. Байрал яг энэ байх ёстой. Та бүхэн дараалал нь алдагдсан байх юм бол миний тоонууд байна гэж бодож болохгүй. Яг дарааллын дагуу 1 2 7 гэсэн байх юм бол та Азтан болох боломжтой юм а. 2 дугаар зэргийн онжуур дээр та 7 6 2 1 гэсэн тоонуудыг яг энэ дарааллын дагуу сонгоо авч өөрийнхөө Азийн дугаарыг болгосон бол та бүхэн за таны бооцог 1000 дахин үржихээр энд Азийн дугаарууд гарч ирсэн байна. Нэгдүгээр зэргийн онжуур дээр та бүхэн 1 6 5 2 гэсэн тоонуудыг бүгэлсэн бол Азийн дугаараа болгосон бол таны бооцоог 2000 дахин үржин өсгөх юм а. За хэрвээ та 500 төгрөгөөр тоглосон бол 2000 дахин үржиж сая төгрөгийн Азтан болно гэсэн үг юм. За ингээд бүгдээрээ хамтаа 6 дгийн тоглолтод анхаардаа хандуулцгаая. Тэгээс 9 гэсэн цифруудаас та бүхэн нийт 6 тоо сонгоод 6 дгийн тоглолтод оролцох боломжтой. За 6 дгийн тоглолт бол мөн адил яг дарааллын дагуу байх ёстой. Таны өөрийн сонгосон Азийн дугаарууд яг яаж бичигдсэн байна? Хамгийн ихтэй хэдийн тооч байдаг. Яг тэр дараалалаараа байх ёстой. Хамгийн ихний тоо 5-ын тоо байна үзэгчтэй. 5-ын тоо. За ингээд та бүхэн нийт 6 дийдэр оролцож 6 тоо бүгдэх ёстой. 6 тоог сонгон өөрийнхөө Азийн дугаарыг болгох ёстой. За тэгвэл эхний 2 тоон 5 3 гээд таараад гэх юм бол та 1500 төгрөгийн Азтан болж байгаа юм. 5 3 гэсэн тоонууд өнөөдөр гарч ирсэн байна. 3 тоо гарч ирсээр таны 1500 төгрөг 15 мянган төгрөг болон өөрчлөгдөх ёстой. За 9 гэсэн тоо гарч ирлээ. 5 3 9. Ингээд та 500 төгрөгөөр оролцож байгаа 6 дгийн тохирол 500 төгрөгөө одоогийн байдлаар энэ 3 тоо яг дарааллын дагуу таарсан байх юм бол та 15 мянган төгрөг болго өөрчилсөн байна. За 4 дахь тоо гарч ирснээр та 150 мянган төгрөг болго өөрчилж байна. 2 гэсэн тоо гарч ирсэн байна. 5 3 9 5 3 9 2 гэсэн тоонууд гарч ирсэн байна. За дараагийн тоо гарч ирсээр та сая 500 мянган төгрөгийн Азтан болж байна. 8-ын тоо гарч ирлээ. 5 3 9 2 8. За дараагийн тоо таны сая 500 мянган төгрөгийг 50 сая төгрөг болгон өөрчилж байна. 6-гийн тоо гарч ирсэн байна. За магадгүй та эхнээсээ таараагүй за 5-ын тоон таарсангүй нөгөө 5 нь байгаад байна гэж бодож гэж таарах юм бол та араас нь бас шүүх боломжтой. Араасаа таны бүгсэн тоо өөрийн тань тоо 6 8 2 9 3 жишээний байх юм бол та мөнд адилхан Азтан болох боломжтой юм а гэдгийг та бүхэн дуулгая. За бүгдээрээ 642-ын тоглолтод анхаардаа хандуулцгаа 1-ээс 42 гэсэн цифрүүд энд байрлагдсан байна. За тоглолтод оролцуулъя. Бидний хэл санснаар их гарын тоглолт гэж хэлж болно. 900 төгрөгөөр оролцоод та бүхэн 1-ээс 42 гэсэн тоонууд дундаас өөрийнхөө Азийн дугаарыг сонгох боломжтой. 6 тоо таарлаад бол та 120 сая төгрөгийн Азтан болно. Хамгийн ихний тоо 8-ын тоо. 8-ын тоо гарч ирсэн байна. За та бүхэн үндэсний лотерейн талаар асууж тодорхойлох зүйл байх юм бол доор гарч байгаа утас руу хандаарай. За мөн хаяг байршууд нь хаана байдаг юм бэ? Бид бүхэн хаанаас оролцох боломжтой юм бэ гэх юм бол доор урсаж байгаа хаягуудыг бас маш сайн хараарай. 8 1 гэсэн тоонууд одоогийн байдлаар гарч ирсэн байна. Тэрөө магадгүй өнөөдрийн тохирлыг үзэж чадаагүй хүмүүс байх юм бол маргааш 27-аас өвдгөж шууд давтан дамжуулах болно. За мөн өнөөдөр сонин дээр шууд хэвлэгдэн гарна ямар тоонууд гарч ирсэн бэ? Ямар Азийн дугаарууд гарч ирсэн бэ гэдэг нь шууд
маргааш өнөөдөр сондөр хэвлэгдэн гарна. Мөн бүр 7 хоногийн хөтөлбөрөөр нь үдч чадаагүй байх юм бол 2 дахь дөрөвт хагасанда цаг иртэ байж чадаагүй тасалбар тань гарт нь яваад байх юм бол та нэгд өдөр буюу эх 7 хоногийн нэгд өдөр ТV сувг дээр бид хүн шууд гаргаж байгаа. За хамгийн ихний тоо 8, дараагийн тоо 1, дараагийн тоо 5, дөрөвд тоо 37 гэсэн тоо гарч ирсэн байна. 642-ын онцлог бол байр дараад харгалзахгүйгээр та бүхэн сонгосон тоонууд тань гарч ирэхэд юм бол азсан бол боломжтой. 8, 1, 5, 37 гэдэг 4 тоо таасан бол та 20 мянган төгрөгийн азсан. 5 дахь тоо 29-ийн тоо байна. Ингээд энэ 5 тоог таасан байх юм бол та 900 мянган төгрөгийн азсан. 900 мянган төгрөгийн гинт өөрчлөлт гарч ирнэ. Энэ юу вэ гэхээр 22-ийн тоо гарч ирж байна. Ингээд эдгээр 6 тоог та дараа таргалзахгүй наан цанаа орсон байж болно. Яг эдгээр 6 тоо байх юм бол та 120 сая төгрөгийн азсан болж байна. За магадгүй яана нэг тоо дутчлаа. Яана нэг тоо дутчлаа. Нэг тоо таарсан бол уг нь бол 120 сая төгрөг авах байлаа. Даанч 900 мянган төгрөг гэх ч юм уу те. Тэгэх юм бол та бүхэн сүүл бид хүн бонус тоог оруулж өгж байна. Хамгийн сүүлийн 7 дахь тоо бол бидний зүгээс оруулж бонус тоо. Да нэг тоо дутаа танд нэгin тоо байхгүй байсан бол нэгin тооны хооронд 38 тоог орлуулахад 38 тоо танд байх юм бол та 12 сая төгрөгийн азтан болно гэсэн үг юм. Ингээд үндэсний дотрын азтнууд маш ихээр олон олноороо тодорсон байх гэдэгт би итгэлтэй байна. Азыг хатгандаа гэсэн өрөөндөө явагдаж буй. Үндэсний дотрын энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей